За ингийн өнөөдрийнхөө жижигхэн бичлэгээр надад нэг юм өмд идэх гэхгүй юу. Тэгээд энэ уг нь ингээд яг болоод байгаа юм шиг хэрнээ. Нэг сонин ялкан урттаад байгаа юм санагдаад. Тэгээ энийг ингээд тайрах гэхээр хоёрын хооронд нэг юм тайралт хийх болчоод надад нэг ийм нэг л жоохон хасалт зэрэгтэй байгаа байхгүй юу. Тэнийг яаж хийдэх вэ гэж байгаа нэг арга болоод. За тэгээд энийг яахыгаа одоо та нарт харуулангаа бас тэг цогтой хэдүүлээ сураад авчи. Энд бол янз бүрийн хэрэггүй хатамлын зүү утас, өнгийн утас ахаад л болно. За иймэрхүү болж байна. Ийм хөөрхөн Daisy цэцэг. 2 3 өнгө хослуулаад тэгвэл даа нэг өнгөөр явахаар жоох уйтгартай юм байна. За цэцэгнийхээ голыг хийхэд маш амархан. Товчны нөхний хэмжээтэй рүүсөө гадна. За ингээд гол хийхэд маш амархан. За Daisy цэцэг маань бол маш амархан. Голынхоо дээд талд нь хатгаад одоо энгийн л дан шулуун хатгалтайгаад дэлбэнийхээ хэмжээг өөртөө тогтооно. Хит ууртай байвал бас дэмий. Нэг дэлбэн дээр нэг 3 бас яг товчгээ 3 явчих болно. За ийм хөөрхөн болж байгаа. За ингээд дууссан. Ийм хөөрхөн болох юм байна. Энэ ягаан цэцэг нь бүр 3-т ялсан байгаас. Тэг яг минийхаар бол энэ ягаан цэцэг жоох илүү цэцэн байж магадгүй. Өмдөө хоёрын хооронд ингээд тайрах гад яхаа очроо мэдгүй байгаа хүмүүсээ л ингээд шийтчүүл. За ингээд амжилт гэртээ туршаад үзээрэй.